За өглөөний минь дэвшүүлээ түүнэртэй нэг сургамж төгөөлгөө ярьж өгнө. Сайхан өдөр байна цастаа. За одоо бас нэг 130-40 жилийн өмнө болсон явдал. Детройт хотод нэг залуу ирүүл байжээ. За залуу бол их ажилсаг 7 хоногийн $11 цалинтай өдөрт 10 цаг ажилдаг гэрүүлээд хийж их залуу гэрүүлийн эзэн ийм байж тээ. За ингээд тэр гэрүүлд нэг сони юм байгаа. Яагаад тэгэхээр хөршүүд маш дургу. Нөгөө залуу шүн 10 цаг ажиллаад ирэнгүүтээ хоолоо идэнгүүтээ л тэгэл гаднах амбаалтаа ороод юм тачгнуулаад юм дуургаал төмөр хангинуулаад нөгөө бос хөршүүдийнхээ амар амгаланг алдагдуулдаг шүнжэнгөө юу хийгээд байгаа юм бөө юм хийдэг. Эхнэр нь давхиж ороод цуг дэнлүү барьж өгöd юм асаагаад өдөр шүнжэнгөө ингээд юм хийждэг. Тэгээ өглөө нь юу ч болоогүй юм шиг ажилдаа явдаг юм байжээ. Тэгээд хөршүүд нь үргэл загнадаг та нар одоо ингээд бидний амар тайван байгадлыг алдагдуулж гин гэж олон удаа хэлж олон удаа гуйсан боловч олон удаа хэрэлдсэн боловч ерөөсөө үгэнд нь ороогүй. Тэр үтгийг хэл залуугийн гэр бүлийнхэн маш их сэтгэл гондор байсан. Яагаад тэгэхээр чиний над хийж байгаа юм чинь бүтэхгүй чи энэ хүүхнийг ур зоож юм да. Эхнэрийг нь хэлж байгаа. Шүнжэнгөө дэнлүү бариад зогсооч гар хуруугыг хөлдөөгөд хэд удаа хөлдөөлөө үргэлж ханиаттай үргэлж даарч хөргөж байх юм чи одоо наадхаа болиул яасан юм бэ гэдэг зүйл ягдаг боловч нөгөө залуу хийх стом хийсээр л байсан гинэ. За ингээд энэ ч одоо 1880-90 оны үеийн асуудлыг би ярьж байна шүү дээ. За тэгсэн нэг өглөө хөршүүд нь гайхалтай юм утсан. Юу гэсэн тэр үеч одоо морин тэргээр л явдаг байсан юм тэрэгтэй тэгээ морь хөтлөөд тэгсэн чинь моргуу тэрэг унтсан пажигнсан юм дуурсан эхнэрээс уулзсан нөгөө нэг солиотой залууч нь давж явна гэж шүү. Тэгээ гайхаад энэ чинь моргуу явдаг тэрэг гэж юу гэдэг юм тэр гээд ингэж одоо анхны одоо машины моторыг зохиосон тэр солиотой залуу бол Генри Форд гэж хүн байсан. За ингээд энэ хүн бол тэр гомтон болоод Америкийн түүхийн одоо гол хүн болж ингэж хувирсан. Америкийн түүхийг одоо бэлтгэсэн одоо олон агуу хүмүүсийн нэг болж таарсан. Түүгээрч үл барам дэлхийн одоо машин үйлдвэрлэл машины салбарын эцэг гэх ийм мундаг хүн тухайн үед одоо шүнжэнгөө ингээд машины мотор зохион бүтээх гээд ингээд бос хүмүүстэй ад үзэгдээд байж исэн юм байлээ. За тэгэхээр Генри Фордыг нэлээд одоо ингээд нэр хүнтэй болоод машиных нь үйлдвэртэй болоод ингээд тэр бонтон болсныхан дараа нэг сурвалжлагч асуусан байдаг. За та хэрвээ машины үйлдвэрлэлд за мотор зохион бүтээгээгүй машины үйлдвэрлэл дээр амжилт олоогүй байсан бол бус салбарт амжилт үзүүлэх байсан болов яах байсан бол гэдэг ийм асуулт асуужээ. За ингэхээр Генри Форд юу гэж хариулсан гэхээр би сайн мэдэхгүй юм. Хэрвээ миний эхнэр миний дэргэд байсан бол би ямар салбарт амжилт үзүүлж чадна гэж хэлсэн байдаг. За ингэхээр би юу ярих гээд байна гэхээр эхнэр бол Генри Фордын энэ том ажил үйлсэд одоо хамгийн гол туслагч нь хамгийн гол итгэлийн галын асаагч байсан. Хүн болгон загнаж тэр үтгийг аав ээж ах дүүнэр нь уурлж бохимдож байхад одоо эхнэр нь л ганцхан чи чаднаа чи энэ бүхнийг хийж чадна гэдэг ийм итгэлийг өгж байсан учраас Генри Форд ийм мундаг хүн болж дэлхийн нийтэд одоо хөгжил дэвшлийг авчирсан одоо ийм мундаг хүний нэг болсон юм байлээ. За тэгэхээр энэ сургамж төгөөлгөөр юу хэлэх гээд байна гэхээр аливаа гэр бүлийнхэн заавал том машин тэрэг бүтээхтэй гол нь биш хамт нэг зүгт чигт хардаг үзэл бодол ижлэхэн нэгнийгээ дэмждэг нэгнийхэн одоо үргэлж одоо итгэлээр ингэж тижээж байдаг бол одоо амьдрал ч сайхан болно гэсэн ийм л одоо энгийн бяцхан логик эхлэхийг хүсэж байгаамаа. За ингээд өнөөдөр цастаа богдуулын арайгаар цастаа сайхан байна цас орж байна. Мэдээж гадуур хүүтэн байгаа гэр бүлээр дүүнэр минь босоод сайхан өглөөнийхөө цай уугаад миний ярьсан сургамж төгөөллийг сонссон бол та бүхэнд бас нэг ямарваа нэгэн проблем байж даарна хүүхдээ сургуульд оруулахаас ахуулаад ч юм уу хэрвээ бизнес хийдэг бол бизнесийн ямар нэгэн одоо санаа боломж байхыг үгүйсэхгүй. Тэгэхээр та бүхэн хамтдаа суугаад өнөөдөр нэг шийд гарах юм бол амжилтанд хүрэх байхаа гэж ахна
бодож байна. За ингээд амралтын энэ сайхан өдөр дүүнэртэй аж жаргал сайн бүхний хүсье. Ажлын хамгийн өндөр амжилтыг хүсье. Нэг нэгээ дэмжиж нэг зүгт харж урагшлаараа гэдэг сайхан өрөөлийг төвшүүлье. За эрт.